За сайн байцгаана. Энэ өдрийн мэндийг хүргэе. За өмнөх хичээл дээр би халаалт хийгээд үндсэн зогсолтоор зогсож сурсан байх ёстой. За өнөөдрийн хичээл дээр баруун зүүн тийшээгээ яаж хөлөө зөөж тавих вэ гэдгийг үзүүлэх гэж байна. За үндсэн зогсолтоор зогсоод үзүүлнэ. За урдаасаа ингэж харна. Уртлынхаа хөл дээр, бүтэн хөлн дээр тэгээд нурууны байдал аашаага шулуун байдалтай байх ёстой. За одоо ингээд урагшаа алхаж үзүүлнэ. За урагшаа алхаж үзүүл. Анхаар 1 2 3. Хойшоогоо 1 2 3. За баруун тийшээ 1 2 3. За зүүн тийшээ 1 2 3. За ингэж алхаад дахиад урагшаа үзүүлнэ. 1 2 3. Хойшоо 1 2 3. За баруун тийшээ 1 2 3. Зүүн тийшээ 1 2 3. За ингэж үзүүл давтах ёстой. Өдөр болгон бие халаалт хийгээд бие халаалт дууссаны дараагаар энэ зогсолтыг зогсолтоосоо ингэж урагшаа хоошоо баруун зүүн тийшээ 3 тоож ингэж алхана. Ингэж алхахдаа анхаарах зүйл гэх юм бол уртлынхаа хөлийг эхэлж зөөж алхаж эхэлнэ. Үүний дараагаар моос давалт болон сунгалт хөлөө салгаж суух, барих, тэгээд биеэ сулруулах гээд бүх дасгалыг байнга өдөр болгон хийж гүйцэтгэнэ. За энэ дасгалыг алхах дасгалыг 5 удаа 3 тоолж хийж үзүүлээ шүү. За энэ өнөөдрийн хичээлд оролцсон Төвшин Баяр, Дэлгэр Мөрөн хоёртаа баярлалаа. За баяртай.